Монгол улс Америкийн нэгдсэн улсын хооронд хүүхдийг бэлгийн үйлчилгээний зорилгоор худалдаалах, хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллахаар болж 2020 оны 4-р сарын 2-ны өдөр хүүхэд хамгааллын иж бүрэн түншлэлийн компакт гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний хүрээнд прокурорын байгууллага Монгол улс дахь бэлгийн үйлчилгээний зорилгоор үйлдэгдэж буй хүүхэд хамгаалах гэмтэрэг болон хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэх төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын уялдаа холбоог бэхжүүлж, гэмтэргийн хохирогч хүүхдэд учирсан гэмтэл хохирлыг нөхөн сэргээхэд чиглэсэн цогц үйлчилгээ үзүүлж, улмаар хүүхэд худалдаалах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Прокурорын байгууллагын бүх нэгжүүд хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэргийн улмаас бага насны хүүхэд хохирсон болон гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхэд холбогдсон хэрэгт хяналт тавьж, шуургаас шалган шийдвэрлүүлэх зорилгоор дагнсан прокурорыг томилон ажиллуулж байна. Улсын эрхийн прокурорын газрын сургалтын албаны прокурор Мөнхбат Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс дотоод хэргийн их сургууль Суурийн Жанцан сангаас 5 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан цар тахлын үеийн эрүүгийн хууль тогтоомжийг хэрэглээ цахим хэлэлцүүлэгт оролцож, цар тахлын үеийн хүүхдийн эрхийн зөрчлийн зарим асуудал шийдвэрлэх арга зам сэдвээр илтгэл тавилаа. Дэлхийн нийтийг хамарсан коронавирус цар тахлаас үүдэн хүүхдийн эрх тэр дундаа хүүхдийн сурч боловсрох, эрүүл мэндийг хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, амьд явах эрх зөрчигдөж байгаа талаар илтгэлд дурддагджээ. Сонгон хайрхан дүүргийн прокурорын газрын прокурорууд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийнхээ хүүхэд багчуудад хүүхдийн баярын мэндчилгээ дэвшүүлж гарын бэлэг гард олон өглөө.